Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломж байхгүй учраас нэг удаа 300 мянган төгрөгийг энэ онд олгох харуулсан эх жилч мөн энэ урамшууллыг үргэлжлүүл олгоно. Харин иргэдийн зүгээс 300 мянган төгрөгөө бүтэн өгөхгүй байна гэдэг шүүмжлэл гарч эхэлсэн. Үндсэндээ төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа нэртэй боловч гар дээр 250 мянган төгрөгийг л бэлнээр авч байгааг нь. Харин энэ асуудалд сангийн сайд дараах тайлбарыг хэлж байна. Угаасаа тухайн үед төсвийн тодорхойлолыг хилцэж байгаа үед буцалтгүй тусламж ямар нэгэн татвар авахгүй хэлбэрээр оруулж ирсэн шүү дээ. Санал тийм ээ. Тэгэхэд үнийг ярьж байгаад тухайн үед бас олон нийгмийн сэтгэл зүйн дагчих шиг л бас л тэгээд урамшуул болгож өөрчилсөн. Тэгээ урамшууллаас бол нийгмийн даатгалын шимтгэл хүн амралтын албан татвар авдаг Монгол улсын хуультай байхгүй. Тэр хуулиараа л тэр нь явагдаж байгаа. Эх он гараад 7 төрлийн татвар нэмэгдэж байгаа. Эндээс иргэдийн амжиргаанд шууд нөлөөлөх нь хүн амын орлогын албан татврын нэмэгдэл. Авч байгаа цалингаас хамаарч иргэдийн төлөх татврын хэмжээ 10-аас 25% хүртлээр нэмэгдсэн. Ялангуяа уулуурхад ажилладаг 1.5 сая төгрөгнөөс дээш цалин авдаг иргэдийн хувьд татврын энэ нэмэгдлийг ихэд эсэргүүцэж байна. Харин сангийн сайдын зүгээс энэ асуудлыг хоёр талаас нь ойлгох ёстой гэлээ. Тэгвэл одоо нийт манай монголчуудын одоо орлого төлж байгаа иргэдийн 92% нь 92% санаж 92% нь 12-аа татвартай хэвээр байна. Үлдэж байгаа одоо 8 орчим хувь дээр оногдож байгаа одоо татвараа гэдэг хэлмээр байна. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр нөгөө татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг бас нэмэт өгсөн байж байгаа. Өөрөөр хэлбэл бага цалин авч байгаа хүмүүсүүд энэ татвараа хөнгөлөлт нь бол нэмэгдэж байгаа. Энийг бол бас ярих хэрэгтэй гэж бид нар үзэж байгаа. Улсын хурлын зарим гишүүдийн зүгээс хүн амын орлогын албан татврын нэмэгдлийг эсэргүүцэж он гараад татврын хувь хэмжээг бууруулах чиглэлээр хуулийн төсөлд санаачлна гэдгээ мэдгдсэн. Хэрвээ ийм асуудал үүсвэл засгийн газар олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүрэг байгуулсан гэрээгээ зөрчсөн үйлдэл болох юм байна.